Мухлайн бага нас ба цэргийн эрдэмт суралцсан. Тэлэгт баян зөвхөн язгууртан эр байгаагүй. Тэр бол тэнгэртэй шивнэж, уулын сүнстэй харьцдаг бөө зайран хүн байв. Хүүгэн өвөр дээр нь тэврэхтэй тэр эртний хүнүүгийн сүлдийн тухай, хар сүлдний амьтаа хүчний тухай үүрэндэг байв. Нэгэн өдөш од мэлтийж, галын дүүл сүмэлзэж байх үеэр тэлэгт баян Мухлайд хандан "Хүүмэн тэнгэрийн сүлд үргэлж дуугүй байдаг ч сонсож чадвал зөндчөн өгүүлдэг юм. Чи энэ ертөнцид зөвхөн элдний хурц, номны суналтаар амьдрахгүй. Чиний сэтгэл тэнгэрийн амьсгаатай нэг болох ёстой." Тэр үдэш тэлэгт өөрийн бөөгийн хар цов сүлдтэй малгайг хүүдээ өмсүүлж хар сүлдний гал голомтыг чийл үргэлжлүүлнэ. Тэнгэр чамд дохио өгөх болно хэмээн баруун чихэнд нь шивнсэн юм. Сүлдэт удирдагч болгосон билээ. Тэлэгт зарин хэд сэнгэргээ дэлдэж уулсын аман дээр галын дөлний дэргэд эцэг өвгдийн сүнс минь сонс. Энэ хүү бол сүлдний үр тэнгэрийн дуудлах төвгүн хэмээн дуудан хүүгийн зулай дээр тэнгэрийн цуурайгаар эвэл буулгав. Хингэргийн аялгау тэнгэрт шингэн асад одохч тэрхүү чимээ Мухлайгийн цээжинд хадгалагдан үлджээ. Тэр агшинд биеийн гүнд нэгэн хүч, нэгэн долгио мэдэрч сэтгэл нь хүндий. Уулсын чимээгүйг сонсож салхины шивнээнд учрыг таних чадвартай болж эхэлсэн юм. Хан уулсын өвөрт байрлах хөх Хваарангийн нууц сургалтын гэр Мухлай 8 настай. Тэлэгт баяны хүсэлтээр хүнүүгийн оньсон зэвсгийн удамтай Грекийн ас нутгаас ирсэн нэгэн Сэхэтэн багш Алксос хэмээх өгшин эр Мухлайг сургах тусгай даалгавартай иржээ. Тэрээр модон нумыг хөвчлөхөд Мухлайг гурвантай ундуй сүндуй болгож сэлмийг зөрүүлэн шитгэд түүнийг 10 удаа газарт ойчуулсан ч энэ хүүгийн гарын булчин дөнгөж төлжиж буйж харцанд нь эрмэгийн харц харагдаж байна хэмээн багш Алксос өгүүлсэн билээ. Мухлай өдөр бүр нар урахын өмнө болсон хэвээр хожим нь хүний биеийг хөдлөхөөс өмнө сэтгэлийг хурцлах хэмээн багшийнхаа сургаалыг үг бүрчлэн санаж үлджээ. Хүрэл дуулах хийх, төмөр илж сүлжих, ном эвхэх, явган тулдах тактик, бамбаа барих хэмнэл, морь унуулах онол зэрэг эрдмийг багш нь түүний сэтгэл бие сүнсэнд сэлсэн юм. Мухлай жамуухын талд байх үе хангаан цаст нуруу хавар оройтох шинжтэй уудам хөндөй дагам будантай зэхий салхи хүлээж туулын мөс туйлдан хөвхий дор уур дүүс нүгэлтэн харагдана. Энд жамуухын гэрийн зүүн өмнөд талд хонь мал хотлон сууга нэгэн гэрийн тоонон дор 15 насны хөвгөн өвгдийн үгийг дотроо шившин алсад ширтэн. Тэр нь тэлэгт баяны хүү Мухлай байлаа. Жамуухын хүрээ бол сүр хөж дөрөв гэрийн цуд бод өвдөө бүр шууд сэргүүдийг саад автан бусдангийн нисоор давхар хангарах тавиулна. Мухлайг тэд зүнч дайчин цэцэн нумтан хэмээн өргөмжилдөгч тэр өөрөө энэ сүрд чимээний цаана ямар нэгэн хөндөй овойг дуун сонсогдох шиг болдог байв. Хангаан нутгийн өргөн хөндөйд жамуухын хүрээ сүр бараа ихтэй. Морин зэргүүд нь өдрөөр давшиж шөнөөр сургалт хийдэг байв. Жамуух өөрөө их ухаантай. Боловч өөрийн сүр хүчийг бие даалгахын тулд зэргүүдийн дунд айлгах, аргалах хоёр аргаар ноёрхдог байв. Энэ л орчин Мухлай хөвгүүнд ер бусын сургалт болсон юм. Дайн бол зөвхөн эдний хурц эр бус. Тэргийн сэтгэл зүйд тэнд нь хэдийд итгүүлэх, энийг бусын өргөж, энийг цагаан дээр нь хар болохыг мэддэг хүнд хожим хэмээн жамуух нэг удаа хэлж байсан. Мухлайн сэтгэл тод үлдсэн байв. Тэр жамуухын хурал зөвлөгөөнд оролцож алтан устай хийсэн цэргийн нууц гэрээний талаар сонсдог. Заримдаа бичээчин дэргэд сууж захиа бичүүлдэг болсон. Улс төр тагнуулын арга барилыг сурах эхлэл болсон юм. Жамуух нэгэн удаа түүнд ижлэн хандаж Мухлай дайн дарна гэдэг бол шатрын нүдлэл өөрийн биш дайсныхаа хүслээр хийлгэх уурхаа. Биеэр биш бодлороо яв. Нэгвэл чиний ирээдүйн планет хэрэгтэй гэжээ. Тэр үгнээс хойш Мухлай
дайны талбарыг зөвхөн тулалдаан бус мэдээлэл, санаа, урвалт, сэтгэл татах, төөрөгдүүлэх гэсэн олон үе шаттай сүлжээ гэдгийг ойлгож авсан.